Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plan. Хамтран ажиллагч Amaze Design. За сайн байцгаана уу, саруул ухаанд сонсноо бүтээх саргүй шүнийг гэрэлтүүлэгч саваагийн нохоо саранд хуцсан шавал савсан шиг савчдаг. Сар өдрийг ээлжлэн толон савах газраа нэгтгэх хүлэн суугаа сайн санааны үзүүрч шартаас садан төрлөө сайн найзууд сайхан үзэгчид минь. Дээр дооргүй хажуудах цаадахгүй сар шиндээ ав бишээ. Сайхан наадсан уу? За тэгээ энэ жилдийн ч готоолгоо гүч дээрээ готоотой сайхан амарсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ та бүхэн мэдчихэж байгаагах Дими реалити юм шиг шоу маань дуусахад 2хан дугаар дутчихээн. Өнөөдрийн дугаараар та бүхний хинийч таньдаггүй нэгэн хэсэгч манай гурийн байраар хисээд гарсан байгаа шүү. За тэгээд манай Монголын баялаг төвтэй банкны салбарын отгон болж мэндэлсэн богинохон хугацаанд байр сууриа өргөжин дэлсэн шинэ зууны шилдэг банк болох Богд банк маань энэхүү дугаарын баатар бас гол дүр нь байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Тэгээд нэмж хэлэхэд энэ дугаар нэлээд градус өндөртэй дугаар байгаа шүү. За ингээд шинэ дугаараа толилуулж байна. Ингээд дуу нэгтэйгээр оохай. Хүн ирж гин. Ой. Хэмбэ. Замаа зочин ирж байгаа. Ойлгомжтой л дээ. Тотаа. За. За энэ чинь нөгөө та нарын хинж танихгүй хэсэгч маа шүү дээ. Нэр нь банчин, бандантаас балааг нь авд бүр нэг итгэл давхад царайтай байгаас дээ. Юу хийдэг вэ гэж юу итгэл түгээгч Богд банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал ажилтаа гэж байгаа. Банчин маань хувьдаач, хувьсгалдаач, ажилдаач, андуудаач, найзуудаач дараах үнэт зүйлсийг баримталдаг нэгэн. Итгэлээр тэтгэж тэгш шудраг хандах, гарамгай мэрэгсэн чадварлаг, эвсэг бүтээлч байх, шинэлэг давшингуй байж тасралтгүй хөгжих. Яа, бүр үүнийг л үн зүйл гэхгүй бол өөр юу үн зүйл гэх юм бэ? Манай шоуны хамгийн өрмөц зочин л гэж энэ шүү дээ. Бас энэ газрын нэрийг дурдахгүй өнгөрүүл алдсан болно. Харилцагч ажилтнууд хөрөнгө оруулагчдынхаа сэтгэл ханамжийг тэнцвэртэй, доктортой хангаж, үйлчилгээний чанар хүртээмж, үр ашгийн үзүүлэлтээр олон улсын жишиг төрсэн харилцааг эрхэмлсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан ирээдүйдээ өөртөө банкнтаа итгэлийг түгээгч технологи зориулсан Богд банк. За, нөгөө банкчин гэдэг. Тэгээ Богд банкны бизнес хөгжлийн газрын захирлаг гэдэг ба. Ямар сонь үгүй ороод ирээ. Юу сонь уу? Сайн уу? Тавтаа мэл. За эхлээ сууч те бүгдээр ярилцъя. Хин бэ, юу вэ, гэдэг ярилцгаая. Маш сонирхолтой байлаа. Тухайн хэмжээнд нэг ажлаа тараад ирсэн. Тэгээ яг ингээд найзуудынхаа дунд ирсэн коронавирус гарцсан хүмүүстэй уулзах байсан. Тэгээ бас хэсэг хугацаанаас аваагүй гой сайхан мэдрэмж авлаа. Have fun гэж юм байлаа. Хоёр би энэ танд юм биш үү? Наад чинь баг юм. Би 10 жилийн нэг анги хүүхдүүд байна. Тийм. Yes. 18 цаг байсан. Мос 18 хаа. Тэгээд 18 хүүхдж жоод би 52 байх. Муусан 52 хаа. Хэвээс хүүхдэх тэтгдэг өстэй нэг. Санжаа сурлагтаа ямар байсан? Муу. Яг үнийн нэг шоу mooнд орж байгаа юм яасан. Би муугээ бүр улаан зураасанд орж байгаагүй гэдэг хэлсэн шүү дээ. Чи улаан зураас давж байгааг юм уу? Давж байгаа. Нөгөө ярил ток шоуд орсон юм тий. Тэг улаан шугам гэхдээ амар тий. Улаан шугам амар. Улаан шугам амар стресс төлөлтөг байсан тий. Банчин болохоор зэрэг юу байхгүй. Сая баг яриан дондор бүх юм ойлгомжтой байсан багт би бол бодож байна. Банчин чинь байж тээ нэг юм 10 жил танаа ангийн хүүхдүүд донд толгойтой тэгээд нэг юм юмдаа нэг юм элтвтэй. За одоо ингээд сүүлд нь ингээ одоо бид нар чинь ингээд 10 жил тэгсэн олон жил болсны дараа сүүлд нь за энэ нэг ингэдэг байсан даа гэд нэг юм хэлчих ихлээр нэг тийм муулах юм олддгүй нэг юм амар юм nice guy гэдэг шүү дээ 10 жилийн яг нэг тийм залуу байсан. Одоо ингээд би ингээ 9 хоног дээр маань нэмээс чаач би чаа. За 7 хоног жоо ер нь маш олон хоног амьдарч байна. За одоо ерөнхийдөө жоох нэгнээсээ залхацсан. Хүний царайны мөрөсл болцсон. Тийм заяа бол ялангуяа залуугаар их дутаж байгаа. Харин тийм шүү. Тойс ч бас жоохон сайхан. За маанаас тэр залуу байна. Чи нэг эргээ харчих та. Хоёроос хараач. Чи ямар муухай хөдөлгөөн. Чи манай ангийн хүүхд. Та хоёр бол хүндгэлтэй харьцах хэрэгтэй. Хоёроос бол хайрлаа юм зөө. Яасан. Найз зөвхөн тоё. Уурлаа.
Мэн жоохон юм ааш мод. Чи их нэртэй хоёр хүүхдээ. Хоёр хүүхдээ. За тэгвэл заяа. Гүг хараа ийм сайхан залуучууд нэрт гэр үлтэй болоо. Хоёр өөртөө ингэ яаж Воо, хей. Наадхаа чи юу хэлэх гээд байна? Гүг тэгжил хийсэн тий. Манай нууц 7 хүүхдээ нэ. Салсан 5 ихнээ. Яг тоо. Мондаг. Тэргээр флекс гэдэг юм хайш. Өнөөдөр эрэхтэй төч ирсэн чи ер нь бас яг нэг тийм тоглоом ч юм уу тийм юм яг тийм болоод ирсэн аахгүй. Зөвхөн асуултыг надаас асуух ч юм уу те. Гэтэ хаа очиж манай өнөөдрийн одоо нэг дугаарын хамтран ажиллагч богд банкын химан банчин маань хаа очиж гоё джентльмен залуу байсан. Тэгээ тэр хоёртой нийлээд их амар талдганаагүй. Тэр хоёрын талдгараагүй. Тийм. Энэ нөгөө нэг Санжаагийн найз нэртэн чинь Санжааг л их чанамаар санагдчихээн да. Над нэг чануулаад их мөндөө байхгүй. Тийм. Нэг амар ч ханж байгаа нэрээ сурлага муурлахаар л чанж магадгүй. Би сурлагандаа бас юм байна. Манай банчин юу ч гэсэн халаг. Банчин ч бол угаасаа багын толгойтой байсан. Тоглоомч. Тийм. Одоо энэ удаагийн мастер ажиллага их сонирхолтой болсон юм байна. За яагаад вэ гэхээр зэрэг бид нар ерөөсөө нэгнийгээ мастер ажиллага хийж яхад ялангуяа би заяагийн мастер ажиллагаан дээр нэг байна уу дөнгөж дугаар эхэлж байгаа нэг 2 удаа суусан. Тэгээд би дөнгөж сая зүгээр энэ ийм байвал зүгээр юм байна. За энэ хүний ярьж байгаад нь тохируулбал зүгээр юм байна гэж бодоод за би нуугч орж ирээ заяагийн яг энэ удаагийн мастер ажиллагааг бүтэн сонслоо. Би ч 8 онд 10 жилээ төгсчөөд Лондон явсан. Тийм шүү дээ чиний Лондонд нэг бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр хийчихэд 12 онд ирээд тэгээ 13 оноос банкны салбараар ерөнхийдөө тасралтгүй явж байна. 2-3 банкаар явсан. Ер нь тэгээд яг нэг чиглэлээр энэ банкны бүтээгдэхүүн хөгжил, бизнес хөгжил, одоо сүүлийн маркетинг, цахим банк гэдэг энэ чиглэлээр бараг 8-9 жил ажилласан. Тийм. За, наач ч гоё сонирхолтой шүү. Тэгээд энэ салбартаа ерөнхийдөө ажиллаж. Яг манай ээж ч өөрөө банк юм шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээнд бас нөгөө тэрний цаанаас явсан юм. Тэгээд нэмэгдэх банк руу орсон. Уул нь бол банкээр болохгүй л гэж төгсөж ирсэн. Тэгсэн тэгээд тэл орсон. Хөө энэ жоохон дараах хүн шиг санагдсан. Тэгтээ яг ганц бай би тань тоглож байхдаа хөгжилтэй гоё нээлттэй санагдсан. Бид тэр чинь болохоор ийм байхгүй юу? Бүр 1-р ангиас нэг байгаагүй байхгүй. Анги нийлдэн штэ нөгөө 8 дээр. Тэгж яхад нэг анги болсон. Гэхдээ тэрний өмнө болохоор түлэг дотн биш юм биш те. Тэрний өмнө бол ер нь бараг л ингээд бид нэг амар ойрхон байдаг байсан те. Ялангуяа эдний анги В байсан. Манайх Г байсан. Тэгээд сүүлд нөгөө нэг анги нэгтэд нэг анги болж ирсэн. Тэрний өмнө манайх А-тайгаа бол алцдаг. А-гийнх нэг үзгүй. Одоо тэгтээ ингээд 1000 үзэхгүй ч гэсэндээ одоо тэр А-гийнхан магийнхантайгаа яг нөгөө нэг ингээд өстүүлэл өстөлтөд зогсож ирсэн гараатайгаа одоо ингээд таарлахаар гоё идэв шүү. Тэгээд тэгээ ВТ болохоор угаасаа тийм бид нар баг нэг анги шиг айгүй ойрхон байдаг гэсэн баггүй юу? Ка яриг нэ за яриг. Миний харамжилж байгаа сонирхолтой юм. Дөрөвдүгээр ингээд дэлбэж яаж байгаа юм ингээд дэлбэрч байгаа зэрэг. Тэгээд 6 ингээд дахиад за энэ ангистай болохоо байлаа боли энийг салгыг дахиад дэлбэлж байгаа. Тэгээ ингээд дахиад байж байгаа өөр нэг ингээд дахиад дэлбэрч байгаа юм. Тэр ингээд дэлбээд ингээд. Тэгээ би ингээд мэдхгүй одоо хаяа харамжлаа холдсон шүү дээ ингээд яг аль нь манай харамжлаа аль нь юу лээ. Нэг юм байж. Бүр юм өртлөө байдаг үстэй ингээд. Тэгэнгүүтээ одоо ингээд сони харамжлын уулзалт гэж очингууд нэг юм хүмүүстэй байж. Дахиад харамжлал бас дахиад өөр хүмүүстэй байж. Чаг юу лээ билээ би хольж утгаагүй ингээд юм байдаг шнэ гэсэн. Тэгээ би гол нь бас яг миний үеийн залуу ингээд гой дарга ингээд хийгээд ингээд явж байгаад бол айгу баяртай байгаа. Тэгээд хийж чаддаг юм аа ингээд бусд үнэлэгдээд дарга зэрэг болно гэдэг чинь бас мундаг мэдлэгтэй боловсролтой мундаг залуу л байсан. Би ийм залууч дуртай. Дээр хэмжилсэн үү? Дээр хэмжилсэн. Жохо хэцүү. Гэхдээ би гоола бараг нэг хүн дээр хэмжилсэн байгаа даа бараг. Бараг л тийм. Бараг тийм байгаа даа нэр. Угаасаа бараг л годомж тойрол яддаг шүү. Яаж ч манай 18-ын тэнд чинь нөгөө арай нэг гайгүй хүмүүс сурдаг гэдэг. Тэгээ ингээд үүдэн цахиас. Савын зүйл гайгүй хүмүүс. Тэгээд гоё тэгдэг лээсэн юм. Тэгээд тэр авиш кал авдаг лээсэн. Дээрэмдүүлжсэн хамгийн тийм дээрэмдүүлчихэд харамсаж ийсэн юм нь юу вэ? Чангалтай гоёс үүс тэгэл угаасаа тийм баг. Би ч ингээд том болоод бас ингээд сөгчөд бас ингээд дээрэмдэл явна гэж боддог байхгүй. Ингээл дээрэмдүүлж нэг удаа маань нууц арчилсан. Би ингээд дээрэмдүүлдэг байлаа. Тэгсэн чинь ингээд манайх PC-тэй боллоо. Яа. За. Нэг шарын байр гэдэг шүү дээ. Тэнд маах байдаг гэсэн юм. Тэгээд
PC-тэй болгоод чинь тэр хавийг нөө эвгүй гараад нууж тоглоно. Тэнгүүд мэн нөө бацааныг найр шүү. Ахнаар ингэж гингөөтлөө маань нэг атмануудтай найзууд болчлоо. Яа. Тэгээ 100 тэдэртэй сакс тоглоод ирэнгүүтлээ ингээ дундаа орчлоо. Тэнгүүтлээ нөгөө чинь цохоо идэх гараад байгаа байхгүй тэгснэ. Ааш мэн Санчко гэдэг байсан шүү дээ баг. Тэгээ энэ 10 жил Санчкоаш гэл. Тэгсэн чи очиж чинь өө манай муу 18-ийн дээдлийн ангийн хэнийг хичүүлээ дуудаж байна тэгэхээр мэн санаа зовоод. Малаа ингэж 5-6 залуучуудыг хоёр тогтно гараад зогссон. Нэг нь бариад авчиж байгаа байхгүй. Тэгснэ ингээд доош нэгжсэн. Ороолтоор ингээд нүүрийг боожснаа. Тэгсэн чи дээрээс нэг хоббитэд 5 бистэ боож ирж байгаа байхгүй. Тэгснэ. За одоо нэг нэрээ цохыг чигшгөө. Нэгд ингээд барьсан. Пад гэдэг 5-6 цохоод тэг гаргацдаг шин. Тэг дээрэмдэг үзээв. Амар сонир. Би бүр тийм үзчихсэн тийм векторд манай тэр байтгаал юм байгаа хөшин. Тэр алтгаал байгаа шүү дээ. Ямар уухай. Яг надад асуулт чинь нөгөө нэг юм биштэй. Тэр хоёр угаасаа бүр нөгөө нэг шоу хийсэн цагаас хойш л ингээл нийлээл над руу байнгын хатаг гэдэг камерны нааж бай, цаанч бай. Заримдаа тоглоом шоглоом ялах ичдэг. Амар юм хит далдгануур ч юм уу тийм болчдаг. Гэтэ хичнээн хөвгчлөлтөө хичнээн кул зам байгаа ч хичнээн эмгтэй найзахын хажууд зүгээр эргэтэй уншуулах хэрэгтэй байхгүй. Та хоёр хоримтлалтай юу? Хоримтлаа. Хорим юу гэдэг гэж. Харин төвч байгаа залуучууд мэдээ. Хоримтлоо. Яг team type-ийн нөгөө нэг юм. Үрдэг юм тий. Банкнда saving гэдэг юм $3. Тэг өрн нэг амар их. Тэг ингээд ийм team л юм байна да. Амар хөртөлөн байна да. Тийм л. Би ч гэсэндээ юм хийгээд алдаж үзлээ. Одоо өөртөө. Чи хөрөмтөлтэй банкны байж л таа. Гүйгээр жоохон байгаа нэг тийм амар аваасан. Жоохон нэг л юм. Одоо хөрөмтөл байгаа. Гэтэ өөртөө учраас тэрийг хийж болохгүй нэг шиг. Тэг амар их. Тэг залуу хүмүүс бол өөртөө байвал жоохон яа гэм бол гэж дэвшдэм болов гэж би айгуу. Гэхдээ яг наа чи энгийн үед бол тийм. Одоо чи ингэж боддоо ингэж чи ингэж зүгээр болоо л шүү дээ ингээл гэр бүл намаацаад ингээл хүмүүс өөртөө ингээл за нэг сарын эдэн зүг олсон ч олоогүй ч ингээл тэр шам туслаад ингээд бодоод шүү дээ. Тэмээдгүй би яаж ч байгаа чи мэдгүй амар их зээл авцгаахгүй юм хийнэ гэдэг. Тэгээ нөгөө юм ингээд жоохон фейлж мэйлдээ тэгээ үүссэн доош жоохгүй тодорхой хэмжээний. Тэгэл тэрийг төлөхийн төлөө ингээд хүний тарих яалч юу ингээд сайж дэлбэрч байгаа хгүй. За би юм бүх боломжоор бололцоог хайгаад ч юм уу тийм ингээд ингээ гараад тэгээ баа гэл. Тэгээд ингээд айгүй юм жоохон ингэж ахиулт юм санагдсан та. Яг асуултыг би ойлгохгүй юм л да. Би бас наад ер нь 20 даадах хоёрын чинь хооронд ингэж ярих. Ер нь бол аль аль наачаага ерөөнийхэн тусах тийм. Хүмүүс хоримтлол даатгалд чинь нэг дундууд эрүүл мэндийн даатгал тий. Ирээдүйд юу болцсгүй юм даатгал угаасаа улсаас бол тодорхой хэмжээнд ингээд ажил хийж байгаа хүн бол аваа явж байгаа. Өөрөө хуваараа нэмээд хувийн манай маш олон даатгалын компаниуд байгаа тий. Тэднээс нь өөрийнхөө орлого боломжноо тааруулаад саруулсан хийгээ явуулж байна. Зүгээр яг түрүүний хэлдгээр хуримтлал гэдэг маань зөвхөн ирээдүйд эрсдэл гэдэг бол эрүүл мэндийн эрсдлээр яг даатгалаар хамгаалцж байна. Тэгэхээр түрүүний хэлдгээр бас хуримтлал бас нөгөө бизнес хийгээд харж байгаа хүмүүс чинь шууд тий багаар хуримтлуулаад тодорхой хэмжээнд юм гаргаад тэгээд хэрэгээрээ юм эхлүүлдэг ч юм уу. Ер нь яаж тохиолдол түрүүний хэлдгээр яг арга барсан үед бол нэг ямар нэгэн тал байх ёстой гэсэн барилгын. Тэгээд янз бүрийн арга бол байдаг. Хуримтлал маш олон арга байдаг тий. Гол нь их дүндээ биш баг цагаар дадал байдлаар л хийх юм чухал. Одоо өнөөдөр 10,000 1000 шүү дээ. Өдөртөө 1000 татуулдаг те. Тэгэд энийг дэмжсэн бол маш олон аль болох банкны үйлчлэгнэр бол байгаад байгаа шүү дээ. Та захиад шийдвэрүүд яа ингэдэг те. Тэгэхээр хүнд гол нь яг ойгоо одоо ялангуяа эхэлж байгаа хүн чинь нэг тийм хадгаламжийн хүн өндөр хүүгээд тэрүүгээр одоо харах л байх л да. Гэхдээ эхэлж байгаа хүний авч байгаа хүүгээд бол нэг жоохон юм байгаад байгаа шүү дээ. Тэрнээс илүү хоримтлуулъя гэсэн дадал
зуршил авах хэрэгтэй. Дадал дурслаа хийх хэмжээд айгүй гоё магадгүй зоригтой л авах хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа залуучууд. Чи одоо Лондонд байсан тий. Тэнгүүд одоо Монголд ер нь даатгалын систем хэр хөгжсөн гэж үзэж байна. Манай даатгал систем дайггүй шүү дээ. Яг зүгээр яг санхүүгийн нөгөө зах зээлч одоо даатгал тий банк иншүрэнс тий яг ерөнхийдөө 3 салбар нөгөө даатгал үнэт цаастай харилцаа тэгээд банк 3 гэсэн ерөнхий салбараа гаргадаг. Яг манай банк бол одоо яг манай санхүүгийн салбарын бол 90 гаруй хувь нь ерөөсөө банкны салбартаар тогтсож байгаа. Тэгэхээр юу болж байгаа нөхөр манай энэ үнэт цаас болоод энэ даатгалын одоо үйлчлэгээ энэ төр төрөлж өстой шаардлагатай юм гэж хэлж байгаа. Яг одоо энэ маань бол зах зээлийн хуулиар одоо тийм болж байна. Одоо мэдээж хадгаламжийн хөв буурч байна тий. Тэгээд тэгэхээр хүмүүсээс өөр хөрөнгө оруулалтын шин цог хайгаад эхэлж байна. Яг бол Лондон бол мэдээж яг ингээд Лондон, Нью-Йорк гэдэг бол мэдээж зах зээлийн юм оргил пик баг бүх хүний харж байгаа юм. Энд харьцуулж болох л та. Яг банкны салбар ялангуяа манай санхүүгийн салбар бол миний зүгээр нүдээр бол маш л сайн хурдтай. Бараг л хаана гоё шинэ юм гарсан байна. Энд бол банкуд шаардлагатай хөрөнгө оруулалтыг л бараг л төрүүлнө, бараг л зэрэгцээл явж байгааж миний харж байгаа шүү. Би яллаар ингэж боддог. Нэг асуулт асууч уу? Одоо манай банчин угаасаа банкны салбарын хүн юм чинь. Тэгээд одоо манай Монголд бол зөндөө олон банкуд байгаа. Хэдэн жилийн өмнөөс бас айгүй олон банкуд дампуурч эхэлсэн шүү дээ. Тэнгууд ч бас нэг банк үүсгэн байгуулсан. Одоо ахлаа явж байгаа шүү дээ. Танай банкны бусад банкудаас ялгарах давуу тал нь яагаад танай банкыг сонгох тийм шалтгаан? Чи хаа банкнаас айдгүй. Хаа банкийг өгч боддог бай. Хаажуу тийм байж байна. Яа, уран зайд баярлалаа. Яг тодорхой хэмжээнд би ч нөгөө ингээд ажил гэдэг бол те өөрийгөө авгуулж байгаа нэг хэсэг. Тэгэхээр би одоо бол Богд банкнд бизнес хөгжлийн газрын захиалаар ажилладаг. Тэгээ Богд банк нь бол яг одоо энэ харилцааны банкудаас хамгийн сүүлд одоо зөвшөөрлөө авсан банк. Тэрнээс хойш ямар шинэ банк гарч ирээгүй явж байна. Бид нар хамгийн ховтхон банк гэж харж байгаа. Гэхдээ бид нар байгууллагадаа одоо сая нодонгийн 11 сард бид 6 жилийн ерөнхийдөө хийсэн. Гэхдээ бид нар 6 жилийн хугацаанд богино хугацаанд тодорхой хэмжээнд харилцагчтай бүх төрлийн банкны үйлчлэгээ явуулж байгаа. Гол түрүүн давуу тал маань гэдэг маань манай банкны хувьд илүү бид нар сүүл байгуулагдсан тийм сүүлд яасан эврэг мэрэг гэдэг шиг. Тэр шиг бид нар болохоор мэдээж маш тийм залуу хамт олон байгаа даа. Тэгээд залуу гэлтгөө бас бүрдүүлсэн баг удирдлагын багууд нь угаасаа мэрэгжлийн хүмүүс байгаа даа тийм. Манай яг тузын дарга маань болтгой гэдэг гавьяат эзэн засагч байдаг. За мөн манай тузад болохоор молон жимсгоод Монгол банкны ерөнхийлөгчөөс юм байдаг. За тэгээд яг удирдлагын баг маань харьцангуй бас залуу тийм нэрч хүчтэй байгаа даа. Тэгээд бидний бие бол даваа тал маань манай банк бол яг иргэд ритейл тал руугаа илүү ингээд зогсон. Гэхдээ илүү шинэ үеийн трендийг илүү захим тал руугаа гаргасан. Аль болох харилцагчид амар үйлчлэгээ гаргах. Бүтээгдэхүүн хөгжүүлэлийн гол ажил нь тэр юм байна. Одоо хүнд зарахтаа эвтэйх амрах юм гаргана. Тэмдгүүл байна. Би амар удаан төвчж байнес. Би яг тийж утсан юм аа. Угаасаа бид нар ингээд нэг шоугаа хийх байхдаа нэг хідэн банкнд бол санал тавьж үтсэн. Тэгмээд яг залуучуудыгаа л дэмждэг юм билээ. Яг тэр утгаараа өнөөдөр чи яг ирсэн баг. Банкны салбарт бол Богд банк бол залуу салбар. Залуу одоо тийм. Тийм. Гэтэ бас залуу тийм. Тэгэхээр залуучууд бид нeenийгээ дэмжиж залуу хүмүүс бид хамтдаа дээшээ. Тийм ээ. Би дуу залуучууд. Харин дээ. Би яг fucking хөндлөл гэдэг зүйлийг бий болгох гээд чадахгүй байгаадсан байхгүй. Тэгээ яг банкнд очиж банк юм нээлэх үү эсвэл олсон мөнгө хувьцаа бодлож авах юм ийм мэдгүй жоох юм мэдгүй байгаа. Тэгээ яг эхлийн тавиад өгчлөө надаа. Одоо би тэг яг тэр би бол гэхдээ одоо хувьд бол яг дүүдэл яг тэр эхлийн тэгч бол дүүдээ нээж өгөө тэгээ дүүгийнхаа ирээдүйд зориулаад баг төлөвлөлөө гэж бодож байна. Тэгээ одоо яг надад яг тэр хөндлөл гэдэг зүйл хэрвээ гэж би бодож хансаад байхгүй. Хэрвээ би 10 жилийн өмнөөс эхлээ те жоох ингээд олдог байсан мөнгө зүгөө ингээд жоох хөндлөл үсгэн ингээд явуулсан би өнөөдөр тэгж юм бизнес ч юм янз бүрийн эхлүүлээд юм зовлонгүй ч юм зовлонгүй ч шин жоох юм зовлонгүй дээр нэг сэтгэлийн дарамтгүй бас нэг арай нэг юм гоё байх боломжтой байсан гэдгийг анзаарч байна. Тэгвэл би одоо дараачийн 10 жилийн ирээдүйд гэж бодоод би одоо сайхнаас л та оройдог штэ. Ер нь 20 нас өнд ч оройтхгүй. Тэгээд л ингээл сарын гоолгоо хэдэн тодорхой хэмжээний хувийг ингээд банкнд хадгална. Эсвэл өөр юм ингээл хувьцаа ч юм уу санахад байгаа байхгүй. Тэгээ мэд хувьцааны тэрхүү мэдлэгдэнс ч мэдлэж байгаа дутуу. Одоо чинь юуны мэдлэг гэлээ.
Судлаад мэдчих эхэлж байгаа л та. За яг юу шүү дээ. Одоо банк чинь нэгдэж өрсөлдөөнтэй зах зээлтэй. Тэгэхээр өөр зүйл дээр банк харахад ингээд эдийн засаг харж байгаа. Яг энд ингээд юу ажлынхаа идэвхтэй 8 цагийн нийтлөө зориулж байгаа тодорхой хэмжээнд банкны салбар хүмүүс мэдээлэлтэй л байгаа гэсэн үг дээ. А тэгээ одоо ч банк чи яаж явж байгаа нэхэр ингээд илүү зөвлөгч тал руу болж байгаа байхгүй. Шууд өөрөө л мөнгөтэй болох хэрэгтэй. Яаж хөрөнгөтэй болох гэдэг бол тэнд ингээд зөвлөдөг гаргах хичээл байна те. А яванда банк маань зөвхөн хадгалам зээл биш те. Одоо өөрөө чи яриад байгаа банк чинь даатахад бид нар бас санал болгодог. Үнэсээс бондоо ч гэсэн шаардлагатай гаргаж явчихдаг. Тэгээ ерөөсөө л нэг юу гэдэг нь хүнд нэг санхүү хэрэгцээ үүслээ гэхэд тодорхой хэмжээтэй өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ бас тэн чинь бас нөгөө банкаас сонгогдсон байгаа тэр банк чинь таны өмнөөс шийдвэр гаргадаг юм гэсэн. Таны өмнөөс гэж харилцагдлаас ярьж байна. Амар далтгнаар хоёртой байсараад яг юм гоё джентльмен залуутай байсан ч юм битүүн гэдэг мэдрэлээ. Анх зүгээр богдохыг нэрийг бас би анх боддог. Богдхаантай холбож илаа. За манай богдхын богдхаан авч юм бодож илаа. Мэдээж яг манай тузын яг гол үнс манай нөгөө болтойг дарахтай бодгошгүй энэ байгаа. Эднэр мэдээж Баян аймгийн ховц сумын эднэр богддог нэг байгаа. Яг би өөрөө ажилд ороод маркетинг гэдэг хариуцдаг, PR хариуцдаг хариуцдаг. Дээрээс нь бас залууны арай өөрөөр бас энийг бас баяжуулах өөрөөр биш л та баяжуулах гэсэн чинь богд гэдэг маань өөрөө бас нөгөө богдхаан гэдэг манай тэр нөгөө зөв шарын шашны хувьд бас нэлийн хүндэтгэлтэй цол далаалалтай харьцуулж үздэг ийм цол. Тэгэхээр энэний цаана юу гэхээр шарын шашны зөв гэдэг концептэд дагуулдаг. А банкны салбар өөрөө бас юм зөв эрүүл байх ёстой юм. Тэгэхээр би энийг бол тэгж шаарддаг. Ерөөсөө банк гэдэг маань өөрөө ийм голын зарчимд нэрмжтэй ёс зүйтэй гэдэг байна. Тэрнийг богдтой шингээж өгдөг. Тэгээ мэдээж манай гол хайрхан гэдэг манай онгоцлоор. Тэгэхээр иймэрхүү байдлаараа аль болох өөрийнхөө зөв юусаа харддаг. За, окей, банкны нэр нь тийм очтой юм. Чиний нэр бас надад айгүй сонирхолтой. За, би наадах чи түрүү ярих гэсэн бодож байна. Бид хоёр нэг юм түүх байгаа. Асуугаагүй байж. Банчин гэдэгтэй холбоотой. За, хоёр бүтэн нэр нь хэлтэй. Банчин Эрдэнэ. Гү банчин гэж танилцсан шүү дээ, тийм үстэй. Богд банчин. Шүүхтэй ингээд байжсэн чи сургууль 10 жил сургууль руу ордог байхгүй. За. Гэсэн чи маа банчин банчин байхгүй би банчин гэж боддог шүү. Юу. Банчин гэвчтэй байхгүй. Тэгэхээр би өстэй. Би тэгж яах чи анги нийлэг өсч тийм үү? Би бүр эдний анги тэр гүйчихсэн. Өө! Банчаа! Чиний нэрийг доор банчин гэвчтэй. Чиа нөхөр. Тэгсэн чи маныг нугасаа банчин гэдэг шүү. Тийм үгүй банчин биш. Нэг тийм юм байна. Тэр одоо тэгээд манай 10 жилийн ангийн хүүхдүүд одоо байнга л ярьж л байд юм. Тийм яг банчин гэдэг чинь бас гоё содон нэрэлтэй. Би яг өмнө хэлээ санаах багтаа их тэрнээс бас жоох ичдэг байлаа. Би бас тийм байсан байхгүй банчин гэнэ хин гэнэ энэ тэр ялангуяа нэг утасны цан сахиал махаал төвдтэй. Яг хөө мэдээж түрүүн яг нэг богд чаленж нэмэрсэн. Банчин гэдэг маань өөрөө утхныхын цаана нөгөө төв дүгтэй. А ер нь бол их цог гэсэн үг. А яг бүр яхан нэг 6 хэвтэн төгс боловсон гэдэг утгаараа нөгөө банчин богд гэдэг манай нэршил явж байгаа юм байна лээ. А тэгээ яг түрүүний хэлдгээр банчин гэж маш олон нэршил явдаг. Яг энийг би тодорхой хэмжээнд одоо нөгөө банчин гэдэг богд бас байгаа шүү дээ. Манай дархнаас бинэвэн залуу юм уу? Бас нэг залуу байгаа шүү дээ. А тэрнээс яг бэгэл бичсэн юм байлаа. Яг ч гоё юм нөгөө статистикаар чинь миний нэр Монголд 2 хэн л байдаг. Вау. Нөгөө яг банчин гэдэг артлан егэр бичсэн. Миний ч ий байхгүй. А зүгээр яг банчин гэдэг хамгийн гайхалтай нь тэр яг ижил нэртэй үндэ би таарсан байхгүй. Биш өвөө байсан. Тэгээ одоо амьтаа болох би бодож байна. Тэгэнгүүт яг тэр хүнд чи ингэүүд намаа яагаад банчин гэсэн чинь нөгөө ах дүүд чинь В байхаа гэдэг. Үгүй минийх Б гэсэн чинь ямар сони юм бэ гэж ахыг нас банчин гэдэг. Яг би юм хараагүй надад ам байлаа хэлсэн. Тэр нэг 2 хүн байдаг гэсэн. Чи одоо Монголд нэрнийхээ одоо түгэл дээр нэгт явж байна, хоёрт явж байна. Тэр яцсан явж байгаа. Тэр нэгт байгаа шүү дээ. Батэр нэг байсан. Бас нөгөө бүх юм дээр гарч ирдэ шүү. Банчаа одоо ингээд нэг залуучууд манай ямиг үзэж байгаа шүү дээ, тий. Чи банкны салбарын хүн. Чи яг нэг чийсний залуу хүмүүс заавал нэг банкн дээрээс тим үйлчлээ ч юм уу, тим юм айгүй чухал шүү. Тэрийг бодоод үзэрэй гэж санал болгох юм уу? Виза карт. Сервис талаасаа ч юм уу. Үгүй одоо тэгээд юу вэ гэдэг мэдгүй.
Яг ингээд яг хөө би ч нөгөө яг хөө баярлаа аягаас бол яг миний үгүй орсон би ч нөгөө ямар амар соёлтой юм бэ. Амар соёлтой байдаг. Чийл цааш тайлбар яг уу. Яг миний хувьд нөгөө ягаад ингэж олзуушаад байгаа нөхөр би ч Мэнэс ягсэн. Яг зэрэг үлгэж авчихсан. Яс энэ яасан гол дээрч. За тэгээ. Happy байгаа нөгөө энэ нүгөр чинь би түрүү ярьсан 8-9 жил ингээд банкны бүтээгээр явлаа гэхээр одоо яг тэр чинь миний боддог юм байхгүй. Яагаад энэ хүн банкнаас ямар үйлчлэг авах ёстой юм те. Одоо түрүүний хэлбэл банк болгонд адилхан үйлчлэг байгаа. Яагаад зөвхөн манайхыг ёстой юм гээд байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор юу одоо яг манай банкны хувьд юу хараад байна гэхээр нэгдүгээр одоо яг хувь хүн гэдэг юм дээр илүү би тоглож байгаа. Юу санжаа өөр, хэм өөр, хүн өөр. Тэгэхээр бид нэр одоо айл батлаа гэдэг чинь айл намайг нэг юм цуг руу оруулаад ингээд нэг хайрцагт оруулангуудаа л энийг ингээд бүгдэнд харуулах гэж явдаг. Одоо бидний гарах гэдэг айл үйлчлэх хүн яг өөр чинь таарсан те. Тэм бүтээгдэхүүн үйлчлэгээ гарах юм. Энэ маань пакэжлах те, багцлах, өөрөөр хэлбэл кай нөгөө түрүү ярьлаа шүү дээ. Бүжгэлдэг инээдрийг гэх юм бол тарин өөрөө ч сонирхдаг өөр байхгүй. Тэгэхээр манай тэрэнд зориулсан нэг юм пакэж гаргадаг те. Өөр бол нэг багц ч юм уу. Өөрөөр хэлбэл иймэрхүү байдлаар цаашдын ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт харж байгаа. Хоёрдугаар банк гэдэг бол одоо та бүхэн яарлаа л да. Одоо юу гэдэг ингээл зөвхөн банк гэдэг санхүү банк. Банк гэдэг нь хэлбэл мөнгө байгаа. Мөнгө гэдэг чинь өөрөө ч төлбөр тооцоо өдөртмөж ажил өөрөө чинь хэм маяг лайфстайл болчиход байгаа. Тэгэхээр тэрний цаана банкос тодорхой хэмжээнд дата байдаг. Одоо AI гэж ажилладаг. Тэгэхээр яг энэ хүн санджгүй яг юу хэрэгтэй вэ те. Тэгэхээр энэний тодорхой хэмжээнд ажиллах. Тэгэхээр тэнд өөрчлөлт зориулсан юм бохоо саналыг аваад байдаг. Яг санал болгох үйлчлэгээ гэх юм бол миний өмнө залуучуудад зориулах мэдээж түрнээс хөндлөлт. Хөндлөл гэдэг бол хувь хүний хувьд те. Тэгэхээр миний хувьд нэгдүгээр хөрөнгө мөнгөтэй болохтой биш, хоёрдугаар дадал зуршил маш чухал байна. Хүн өөртөө нэг юм амлаад зорилгодоо хүрэх гэж ингээд үйлдэл хийгээд тэгээд тэрнийхэн гоё илэрлэн нөгөө амлагдсан байсан, хүрсэн байсан хугацаанд тоон илэрхийлэлээр хоригдлоо болцсон. Тэгээд тэрийг авч байгаа мэдрэмж л байна. Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plan. Хамтран ажиллагч Amaze Design. Тэсэн хоолой нэстэ. За хоолоорой. Ширийн хоолыг болох Spark-ийн хамт олоос. Гэж аа. Та нар цэцэрлээс өгдөж үзсэн үү? Би чи хараад цэцэрлээс баг 4-5 удаа орчихсон шүү. Би 3 удаа өгчихсэн. Хүүхдүүд. Би бол оргоод алгалчдаг тийм үү хүн оройлаа. Кай зэрэг аа. Миний хүүхдээ гитэн хадаад. Тэгээд нөө гитэн дээр шүдний орго гэсэн чиг бохоод ажиллаж байгаа нэг наагаад. Тэгээд тэр хүүхд наа удахгүй шээ. Би яг цэцэрлэгээс ингээд яг юм авч үлдсэн 3 дурсамж байдаг. Энэ завшааныг ашиглаад нөгөө цэцэрлэгтээ гитэн дээр хадуулчихсан хүн намайг үдчихэвэл би тэд дээр юм ийдсэн. Уучлаарай гуйхаад байгаа. Уучлаарай гэдэг шиг нэрээ. Тэгээд дараа нь багшийнхаа өдөөс юу ч үлээ шидэд. Намайг амар гадуурт байсан болохоор би дандаа тийм юм үдэлдэгсэн. Угаасаа гэр бүлтэй 2 сайхан хүүхэдтэй гэсэн. Тэгээд маш том албан байгууллагыг тэргүүлж явж байгаа залуу байлаа. Тэгэхээр нэлээд хоосонгой толгой гэсэн боловсралтай гэсэн. Тэлээч угаасаа амар юу юм бэлээ юм. Боловсон гэх юм уу нэг тийм эрэгтэй юм шиг санагдсан. Одоо манай хоёр хажууд тал нэг амар юм буур суртай тоглоом шоглоом хийсэн ч юм наантай цаантай ч гэх юм уу тийм. Надад болтч айгуу гой санагдсан. Тэгээд бас нөгөө хамтарч ажиллаж байгаадаа баяртай. Тийм өнөөдрийн зочин бол үнэхээр тийм гоё зочин байсан. Яг энэ хоёртой адилхан хүн ирээдүрэл би sorry бүр яг 0 дорол хуцаа мажаас авчих байсан. Тэгээд баячиндаа баярлаа. Надад ханилсан да. Шууд ингэ миний ихэлцээ. Хоёул ингэ залуу гэрүүлзээ. За. Тэгээ байж байгаа олон хүүхдтэй зөө. Тэгээ ингэ хүүхд цэцэрлэгт явал. Би хүүхд гаргамааргүй байна ой. Усын цэцэрлэг. Заяатай. Юу вэ? Усын ингээ миний ихнээтэй гэсэн хоёулаа хүүхдтэй зөө. Йоо. Ингэшээ сонирхолтой басна. Сонирхолтой би гоё мэдээд өгөх гэж шүү дээ. Ингэ хүүхд. Йоо. Хүүхдтэй хоёул ажиллаж байсан. Хоёулынх нь за. Тэгээ хоёулынх нь гэдэг ослоо байгаа шүү дээ. Ажил хийдэг гэдэг завгүй гэдэг өглөөрөөс 9 лайг ажилладаг юм байна. Тэгээд чи анхаас ингээ уурдаад авчихсан. тэгээд цэцэрлэг хүүхдээ өгч чадахгүй ингээ хоёлоо хоцсохоо дуусах шүү.
Яаж амьдрах байлаа? Ямар ядраа тийм. Ой нэр гэхдээ наа чи бас юм залуу гэрүүл тохиолддог. Амар асуудал. Тэнгүүд надад байгаа асуудал бүр ямар вэ? Би ч одоо ингэ сингл мав штэ. За. Тэнгүүд одоо жишээ нь одоо ингэ ярьчи дөө өнгөрсөн. Манай хүүхд одоо жишээ нь юу байхгүй. 2 дугаар ангид орсон. 1 дугаар ангид орохоос нь ахуулаад коронавирус гарсан. Нэгдээ орол хэдийн сар болж ирсэн чинь ковид гээл. Тэгээд сая 100 гэж амарч ирсэн 2 дугаар ангид орсон чинь ковид гээл. Тэг онлайн хичээл орсон. Тэнгууд би одоо юу гэдэг нөө хүүхдээ болон өөрийгөө тэжээхийн тулд ажиллаа их хэрэгтэй. Тэнгууд хүүхдтэй яалчгүй нөө хичээлийнх нь юмс зүрдэг. Тэгээд имэд нэг дэмэн хөрхийн нэг юм ашиглаж мэдхгүй. Тэгээд тэнгууд энэ амар сайд байгаа. Би бол энд амар готраад тааш дүүртээ. Чи одоо энд юу вэ та? Хүүхдээ ч. Басасгүй болохгүй шүү дээ. Чи ажиллаа хийх ёстой. Харин тэнгууд одоо тэнгууд энэ цавшааныг ашиглаад манай хүүхдээ багтаар үтчихвэл. Би энэ ажил хийж байгаа шүү. Түмэнд гоё контент хийх юм бол дээрч. За, next. Тоглоом. Дараагийн үйл ажиллагаагаа орцгоё тгөө. За тийм. Бүгд намайг хүлээж чадчихсан. За тийч хоо энэ болохоор юу? За манай юм тоглож ирсэн байлгүй дээ. Чи тоглож ирсэн мэт. Би боо. Нэг ч удаа тоглож үзэг. Тэгээд айгу сан дүрмэн. Тоглож үзэг. Rule нь гэхдээ айгу манай цаа цохилын бас өгсөн rule нь болохоор rule. Дүрм нь болохоор яг энэ хаан шуганы наан ойлгоод тийш тэнд савлдсан ийм аяган дотор бөмбөг оруулах юм бол бид ойлгох юм гэсэн юм байна. Тэгэх юм бол дотор нөгөө PV-г уун. Тэгээ доор нь болохоор бэлдсэн асуулт байгаа. Тэнд хариулт байгаа. Энэ шууд шагнал гэсэн үг. Харин одоо нөгөө нэг хожигдох гэж биш. Ерөнхийдөө хэдүүлээ Биш хожих гэж хожигдох. За юу яах юм бэ? ер нь бол дөрөв нь жоохон өөр байгаа. Амт юм тий. Тэгээ ер нь бол зүгээр нөгөө талаа уулах гэж тоглодог болвол бид нар одоо өөрсдөө уух гэж тоглох гэсэн. Хэдүүлээ ингээд дөрүүлээ баг байхгүй юу? Нийлээд нэг баг биднээс өрсөлдөгч болохоор тэнд байгаа. Хөшүүл гараад харж байна. Хөшүүлтэй үзсэн байхгүй юу? Газ инээдэг дуусах тийм доош үү. За тэгээ энэ их. Уулах гэж бид нар уулах гэж тоглодог тэнд бид нар өөрсдөө уух гэж Уухын төлөө тий. За яа. Yes. Закэ. За яг л. Энэ жах тий. За маань эхэлчихв. За маань эхэлчихв. Маань жоохон. За оо эндээс үгнэ. анасаа давахгүй. ойлгосон. Ингүй. Атаны санаа. Shut up. Инги. Shut up. Гү чи юу? Заавал ойлгох шүү дээ. Би ойлгомоог байна. Чи өөрөө бүрээ тайлбарлах. Гү чи инги. Инги заяа. Бэж тэ. Энэ ингээ оруулалт хин олон шийдэх байх гэж үзчихлээ. Алих уу? Тэ. Хамгийн цөөхтөр оруулж ийл тэгэл болж байна. Тэнгууд шийтгэлгүй тоглоом байна шүү дээ. Ер нь шагнал шийдлээ юм аа шинэ. За. За. Хаймд шүү дээ. Аяг чи өөр юм аа. Хөөе шүү дээ. Би энэ чи юу Сэтгэл зүрх нь бүгд нөө. Минь дайцын судсаар юу гэдэг вэ гэж ингээд. чи тэр нэг ялгаагүй л гүйж байгаа хта. Ороо. Вэж л та. Энийг шууд хасаархан. 4 3 One shot. 1 За Цахилгаан шатанд унгаж байсан үг нэ. Тийм баха. Oh my god. Ажлынх, гэрийнх, айлах, найзах тий. Oh my god. Цаглаас унгаж ирсэн гэж юу? Oh my god. Яа нэмэр. Тэгж явах юм бол бүр цахилгаан шатанд гацсан бах тунгууж гэсэн. Цахилгаан шатанд гацсан бах тунгууж гэсэн. За, дөрөвт нэг шүү. Сагсаар ярьчих дээ. Нэг гэл. За. Is it the best? You look like a warrior. Sound like a song. Миний ингээд дутаа байна л гэж. Наа миний бодлоо. Бидний амьдрал итгэл, найдвар, хүсэл тэмүүлэл дээр тогтон үргэлжилдэг. Найз нөхдийн нандин холбоо
гэр бүлийн аз жаргал өнгөрснөөс ирээдүйд итгэл дагуулсан өнөө цагийн технологийн хөгжил илүү сайхан маргаашийн итгэл найдварыг бий болгодог. Бид технологийн дэвшлиг ашигласан шинэ үеийн банкыг таны гарт атгуулна. Монголын үндэсний олимпийн хорооны албан ёсны түнш Богд банк. Би уулаа шүү. Аах юм аа за нэг. Яг доцоохон гарч ирнэ. Оо дуусгаач яа. Дуусгаад инээд явуулсан. Би инээд рүү. За инээд үгүй би. Би инээглээр хахаа гаргачихсан. Би инээд рүү. Хайр юм хахаа гаргачихлаа. За. Дуусаа. Нэг амсаагаар хуун гэдэг. Чи өөрөөсөө инээд рүү таачих. Асуулт хөвгөлтэй байсан. Тэгээ надаа ер нь нөгөө нэг юм ямар ч асуулт ирсэн байна. Надаа хүнээс нуугаад ах эсвэл хүний өмнө ичээд санаа зовоод ах тийм гэмтэй үйлдэл бол байхгүй. Тэгээ би одоо уусан ч вэ, эзэн ч вэ, хэний ч хажууд хэлэх хариулт нэг л байна. Тэгээд зохиолын багийн зүгээс бол гоё асуултууд, хөвгөлтэй асуултууд бэлдсэн байсан. Тэгээд тэрэнд чадах ятгаараа үнээрээ л хариулсан да. Амьдралдаа секси гэсэн хамгийн бохор гадар юм. Лагри байсан байхгүй да. Хариулт авчлаа за бодлоо. Би хариулах. Хайсаа хилчлээ. Юу вэ? Чи хүнээс сонгоод хариултаж авчлаа гэсэн. За тийм. Өөр хүний юу вэ? Яг нэг ярихад тоглож бол үзээгүй зөндөө бичлэг кинон дээрээс харж байсан. Яг ингээд бүр магадгүй нэг удаа нэг л үзсэн байх. Энэ удаагаа шиг маш олон удаа ингэж явж байгаагүй тийм. Хэдэн хүнтэй унтчихсан мэг нэ? Хэдэн удаа хүнтэй унтчихсан бэ? Хэдэн удаа хүнтэй унтаж байсан бэ? Хэдэн удаа унтчихсан бэ? За. Чи нэг л гоё хариулт өгдөө шүү дээ. Манай Монгол түмний нэг ахын хэлдэг тэр л хэлээ. Тоолоноос нь. Яг ихээс бодсон заяа. Фу жигнэс. Биш. Жигнэсээ тоолж ил найцгаа хүлний өрөө нэмэрлээ. Бэж яг жигнэс. Яаж над дээр тарчих вэ? Тэгэж. За зүгээр өгөөрэй. Надаа болол нь шүү дээ зүгээр амар гоё юмсан. Битээр ингээл орж ирээл 10 жилийн ярилцаал гэсэн чинь. Тэгээ ерөнхийдөө та нар өнөөдөр анзаарсан бол нийт ингээд бидний ярьсан conversation-ыг 100% гэж авч үзэх юм бол бараг 40% на 10 жилийнхаа тухай ч юм уу те ийм айгуу гоё дээр үе дурсамжуудынхаа тухай ярилцсан байхгүй юу? Өсөө аруулах. Бити шаатай. Нэр гэсэн. Доо шаацнаа. Чи бараг 20 30 байгаа шүү. Чи яд 9 сар ба. Чи очоо асуу нэр гэсэн. Ингээс асуу. За гай бол энэ дээр үнэхээр худлаа ярьж шүү. Өсөө аруулга нэр. Хариулт бол хариулт шүү дээ. 9 сар ба. Одоо чи үстэй. Одоо сонирхол. Гэтэ хавыг илэрхийлээ. 100-аас нэг 781 харьцаалах шүү. Цогтой байхдаа хийж байсан хамгийн ичмээр зүйл юу вэ гинэ? Ичмээр зүйлээ. Одоо л энэ да. Одоо л хийж болсон. Гү юу яажсан? Би нэг бриксээс гарсан шалуу. Яас гинэ? Бриксээс гараад санжаал руу явж исэн. Тарашаны нөхрөө унтсан. Чи тарашаны хүүхд юм биш үү? Юу тэний юм хэлж үгүйдээ Яагаад? ой чина юу яана энэ дээж үзчихэж. Би тэгтээ яг нэг хөлөөрөө ингээд халтраа тараншаал орцохгүй. Тэр нүхийг хараагүй бүжгэлж байгаад гарч ирээд ууцсан. Дуугаар. Сүйдэж ашиглаж болох гэдэг шүү. Тийм гоё чадчих штэ. Тийм. Би уусаа халуун пив уумаар байсан. Нэг халуун пив уучаад амар баашлал амар байна. Үдтэй яг үнийг хэлээд өнөр нь амар өнөрцөн юм аа. Тэгээд амар байна маань гэдээ ангуут нь би зүгээр үзье гэж бодсохгүй үнэхээр амар байна гэсэн чинь айгу байсан. Тэгээд тай хачаар бас гоё амьдралдаа халуун пив ууж утсан даа биш үү? За. Нөө солонгосч ингэж явж байна. Яасан бэ? Тэгээ гоё ярьлаа. Багтж байна.
Мэдгүй би бүр энэ хоёртой байх улам димий санагтаад байна да. Тий. Надад бүр ингээд амар нүг эхлээд одоо бид нар ч ингээд хамт ажилладаг эсвэл найзууд нэг юм тодорхой хугацаанд уулздаг гэсэн юм байна. Одоо яг ингээд хамт байгаад ингээд манай хоёр бол амар юм юу юм аа. Далдгануур юм аа. Бүр ингээд нэг амар нэг тэнэг юм ярьж инээдэг ч юм уу бүр амар юм тэнэг. Тэгээ тэрэндээ өөртөө байсан. Гэтэ яг хаа хоёр таартай шүү. Зүгээр л тий асуултанд хариуллаа. 8 удаа шүү. 8 удаа 8 тоо. Амт тийм амар гоё секс Гоё зүйл минь одоо чи хөөд үзчихээ чамаа тэгээд би энийг тайлчмаа. Зааж. Дуу муу байна уу? Зур. Оо юу ямар новшоо. Оо яг 8 тоо. За. Эсвэл би 8 тоог 8 олон юм байна зүгээр үзүүлээ дээ. За энэ ингээд доотлих нь. За ингээ хоёр тань. Яасан бэ болчлоо өстэй. Болчихсон. Амар гоё зурч. За одоо дэтли бүрхийг нь зураад одоо дотлох зурчих. За гурав. За одоо бүжиглээж шүү. Чи жоохон том 8 тоо зурж болох уу? Наас нэг 2 юм. Химжээгээр л зурж штэ. Чи Кай харалтаа баг энэ гоё зураад чи. Кай чи нэг зураг байна да. 8 тоочтой. Чи нэг зураад үзүүлчихээ нэг амар юм. Таазаа хөдөлгүүлж чадсан штэ. Би шаарчих харъя л да. Хувцс нь эсгэртэй байна. Манайхан мэдж байгаа төмнө батлын дээр. За хэд болчлоо 4 бат. За 4 бат. За. Ой чи. Гоё болж. Эсгэлээ зурж чадахгүй юм чи. Тав тэгэхээр. За. Гоё зураг л та. Гоё зурах хүмүүстэй байна. 6. За 6. 7. Одоо хамгийн жижигхэн зурагтай юм. Цэг. Одоо жижигхэн. Би харин тэн дээр нөгөө тодорхой хэмжээний тактик ашигласан. Ягаад гэхээр эхлээ аваад өөртөө хариулаад байсан. Тэгээ тэрийг бол тодорхой хэмжээний санаачлаг гаргаад сонгой барья гэж тэрний үр дүн бас тодорхой хэмжээнд өөрийнхөө уух уулнасаас багсгаж чадлаа гэж харж байна. За Каяса. Одоо төрсөн сэтгэлээ хэлээ шүү. Халуун юу? Шаах стохоо. За. Оо бид өрлөч. Амар грацтайсэн. Нөлөө өндөр сууд үзээ аяга грацтайсэн. Энд тэгээд ариун явдлаа те ингээ гурлаа нийлчээ та. Харъя л та нарыг. Оо. Замраа нийтнээс санчаа. Чи зөв шуцгаа зөв том юм. Чи ч одоо том юм шүү дээ. Ер нь манайс ч ингээ том хүмүүс шүү дээ. Ер нь том болчихсон. Энэ контент нэрээ нэмэх 10 юм шүү дээ. Нэмэх 10 юм шүү дээ. Ойлгомжтой бас те. Одоо та хүүхд чи энийг үзэж байгаа бол сугаас бол ээж та, аав та, өвөө та, эмээ та шууд болиул. Group sex-ийн талаар юу гэж боддог? Group sex хийж байсан уу? Group sex хийж үзег. За үзег юм. Яг юу гэж боддог тэр талаар? Гэхдээ яг тэрийг нэг хүмүүс таашаал авдаг болохоор л тэрийг одоо тэр зүйл байгаа байх гэж бодож байна. Тэгээ таашаал авдаг хүмүүстэй гоё явах. Гэтэ миний хувьд бол үзээгүй, сонирхдаггүй. Үзэж боддог уу? Үгүй. Яг. Нийт юм ч биш үү? За баярлаа. Сайхан баярлаа. За зүр. Хөөе уснаас ингэж хойгаад өгдөг. Яг хөө тэгэл Кай намайг амар чанга нислал Санжааг амар зөөлхөн нислмаар л байсан юм байлгүй. Би тэрэнд нь нэг амар намайг чанга нислчлээ нэ тэргээд хамахгүй. Намайг зөвхөн чанга нислмаар байсан болохоор л нислсан баг. Тэгээ тэрэнд нь би одоо гондоогүй шүү. Нүг аяа тавьчих олсон юм уу? За нэг ая. Гүг би нэг нэг юм шагнал магналгаар за та нар аяараа нөгөө хоророо дуурайд өччихсэн. За ийм их хөштэй. Би хараа угаасаа хамгийн гоё суперын лавлаа шүү дээ тийм үстэй. За яасан бэ яасан. Гэхдээ ядаж нэг өдөр ч гэсэн өөртөө хэрэг байгаасаа яг энэ нүгээрээ л байгаасаа л гэж
хэлээ да. Одоо ямар нэг насаараа хамт амьдрах гэж байгаа ш нэг иймэрхүү тэнэг үйлчлэг тэнэг юм гин бол нэг өдөр тэсгэл надад нэг сонирн биш. Тэгээ байж чадхаараа надтай тэнэг харьцаарэ тэнэг юмнуудаа яриараа. Одоо нэг санжаа сая гараад ирсэн чи бүр юм ярмаар санагдчихлаа гэдэг ш. Тэгээ нэг чадхаараа намайг чадаараа тэгээ чадахгүй бол чацах царайлаа хараараа гэж байгаа ш нэг. Өнгөрснөөс ирээдүйд итгэл дагуулсан өнөө цагийн технологийн хөгжил илүү сайхан маргаашийн итгэл найдварыг бий болгодог. Монголын үндэсний олимпийн хорооны албан ёсны түнш Богд банк. Хэр их Хийг боосаад гэж юм. Наа байг садгүй. Юу өдөст нэг сад. Сүлүүд аим сааж байгаа. Нэр яг тэгээс чинь. Наач юу нэр тэр хүн болгоо саадаг үстэй. Хүн болгоо саадаг үстэй. Та аим хүнд тусаж байгаа юм. Сүртэй. Жижиг саадаг үстэй. Надад сар юм байна. Ингэв саадаг үстэй. оролддог хоогш аа. Өнөөдрийн хамгийн дэмий зүйл юу вэ? Үнэ дэмий зүйл нь уухлаалаа. Нэгс яа дууч вэ? Би одоогийн уусан таас жоох амьсгахад нагаа шаана юу. Хэр таадаг вэ? Би амар даадаг штэ. Удлаад би амар даадаг. Хүнийхээ доогор байсан биш дууг нь тэгсэн чи энэ хоёр тод дуусгачлаа шүү. Би нэг халуун пив ууж үзэл та сачиж өөрөө л оролцчихл та нэг. Шүүгүүд байхгүй ингэ дууссан. Чи дөө яа чи энийг хуваалцаач. Тийм үстэй. Яг ингээ газар нь баг. Чичм. Яа. Сайд яг сайнах чи. Энэ тоглоомыг манай багийнхан зохиосон тийм. За тэгээ алнаа бүгд. Чамд алуулдаг хүн ч гэж юу ах уу? Бид нар чамд алуулна ч гэж юу ах уу? Энд ихтэй ямар хэцүү юм бэ? Fucking shit, bullshit. Бэж зүг. Come on man. Жоо энэ ийшээ болж байгаа шийдэх хэрэгтэй байна маань. Ганц мас үлдэхэр онохгүй байна. Яа. Үгүй дууслаа үе. Зүгээр шоо шидэ. Үгүй би ч юм даагүй юу. Нэг л оруулахгүй шүү дээ. Үгүй наад бөмбөгнүүч газар унаад штэ наад хүч би дараа шидэж штэ. За яа ёо. Галзуух. Нэг тэ дуудаж юм уу те. За яа. Яг түрүүний хэлдгээр ингээд үдсэж хүний нэг 5 гэж ах шиг байсан. Энэ тоглоомоос гадна бас орж ирээд бас тодорхой хэмжээнд пи уусан. Тэгэхээр нэлээ уусан баха. Оо хэлнийхээ үзүүрийг хамартай өргөн. Үгүй шүү дээ. Бүрэхгүй шүү дээ. Try it. Гар мараараа барьж байгаа ч юм уу хүргэн шүү. Тэгээд оруулах удаарч. Уруулын бодог гэсэн жоохон бахад уруулын бодог гэж гоё бодогдчихлаа. Миний хэлний үзүүр хүрхгүй л дээ. Гэтэ нөө чадхаараа идэвхүүлээ да. Гэтэ хэлнийхээ үзүүрээр бол энтор ирсэн гэтч чадсан шүү гэдэг. Чохгүйд бэрхэл юм байна да. Дээш түлх. Хүрүүл хүрэх гээд шүү. Ингээд дарах юм уу? Бага хүрлээ дахиад суух. Нөө угаараа амир өвдөд. Угаараа. Сонсноо сая. Юуш дуусчтэй. Оо. Йоо. Юу ч гэдэгт яагаад дуусч байгаа сая? Би юм юу? Яа. Ирүүн хилцсэн юм уу? Мэдрэлийн ядаргаанд орсноос биш миний ирүүн нэг удаа дээлжсэн аахгүй. Тэгээ тэрнээс чилж гэж бодлоо. Тэсгүй. Өдөө чадхаараа л яла. Та нар тэгтээ хамрын өрдөг юм уу? Харъя да.
Хүчнэ. Хүчнэ. Гараа яас хүрх юм шиг. Санжига хүрхүү. Санжига хүрхүү. Хүрхүү. Бажига хүрхүү. Хүрхүү. Той бодлаа. За. За. Өө тэгтээ үнхээр гоё л фан байлаа гоё л. Юу яасан? За окей тэгээд манай 9 дахь удаагийн дугаар маань хүнд хүрээд өндөрлөж байна. Яа камера. Одоо бид камера өндрөөгт бид гурав яалаа. Аллаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтрагчаар манай шоуны хамтрагчаар Golden Plum хамтран ажилладаг байгаа. Тэгээд банчинда манай энэ удаагийн зочин болж ирсэн маш их баярлалаа. Гоё бэлэг өгсөн баярлалаа. Гоё мэдээлэл бас солилцсон маш их баярлалаа. Хамтаа гоё тоглоом догсон баярлалаа. Мөнгөлийг өгч байгаа. Тэгээд баярлалаа. Тэгээд бас хамгийн гол маань шоу маань таалагдав. Ямар хөө айгүй гоё чөлөөтэй яг л залуучууд наажуудаараа яадаг үү те. Яаж цаг хугацаа өнгөрөөдөг яг тэр шиг л байлаа. Тэгээд тодорхой хэмжээнд мэдээж санжаа 10 миний 10 жилийн найз та заа өөртөө анхаарсан те. Тэгээд яг л гоё найзууд шиг гоё нэг цаг үеийг өнгөрөөлөө гэж бодож байна. Баяртай. Гоёлаа. баяртай. Баяртай байна гэсэн шүү дээ. Тэ. Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plum. Хамтран ажиллагч Amaze Design. Одоо нэг дэмий асуулт. За тийм асуух. Тэрийг яг мартчихъя сая. Окей. Хэлээгүй шүү дээ. Зохио чи. Би юу? Тэг би юм уу? Би шүү. Энэ хоёрын хамгийн дэмий зүйл нь юу вэ? Энэ хоёрын чирчин наа. Ягаад битүү. Яа битүү холбоо. Үгүй би өөрийгөө оруултаа. Бажигаас одоо окей та. Бажигаас асуулт. За яг шудараад нэг дэмиж бол орж харсан гоо яг л байдгаар л байдаг шүү дээ. Тэ. Нөө энэ дээр хараа. Мамэ. Эрхэндээ хайртаггүй. Зохиолын магийнхандаа нэг хүсэлт тавьчихгүй. Би нэг өөрөөсөө гадна нэг хоёр эмэгтэй үнтэй энэ хоёртой байж үзмээр. Амжилттай амжилттай ч яшаа ер нь чи секс ихэд дэмий зүйл юу гэж боддог вэ? Секс ихэд дэмий. За бод хариул 5 4 Гоо. Дэстэ орж ирэхгүй. Би чам шипээ өгөх үү? Камер ирэхгүй ч секс ихэд. За яг нэр тийм эмхтэн би чам туслаа шүү ээ. Гэхдээ яг толгойд орж ирсэнгүй л сая бүр яах юм. толгойд нь тулгаж байгаа өстэй. Амар өстэй. За энэ зүгээр л чиний хой хүний үзэл бодлын дагуу шүү заяа. Хаан банкны хамгийн дэмий зүйл юу вэ? Яахан бэ? Зүгээр энэ хой хүн хаан гэдэг нь хой хүн л хариулна. Энэ бог банк ямар хамаагүй. Яг уу түрүүлдгээр нэг талаараа тоол нэг талаараа судалгах юм бол би бол юу л гэдэг нь маш олон харилцагчтай. Тэгээ хүн хурж байгаа. Дагаад түрүүний хэлдгээр маш олон комплейн, маш олон очруудаар халддаг үүсэж байгаа. Энийг яг шатанда шийдчихлээ баг. Тэгээ энэ маань тодорхой хэмжээний яг юм ярианы сэдв болчихлоо гэж байна. Yes. Энэ чи реалити шоу юм чинь. Тийм ээ. Тийм л байх тэгээд. Окей. That's true. Thank you. Мэдлэгтэй мэдрэмжтэй мэддэгт мэрэгэн мэдгүүд мэдвэштэй миний чиний бид бүхний дэмий реалити юм шиг шоуны маань метрошгүй нэгэн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нам дуутай та нарыгаа л гэсэн юм уу да зочин маань тэрвэр дүрэн бэлгээ тэнд эндгүү зацлаа шүү. Бидний Монголын бидний хідэн нүхтийн бидний ард түмний бидний л банк болох Богд банкнда баярлаа. Тэгээд энэ дугаарт ч ганц биш бүхэл дугаарт хамт байсан шүү андуудаа. Нэрэ та нар нэг зүйлийг анзаарсан уу? Манай гурав сүүлийн үед жаахан түнжин муутай байгаад байгаа штэ. Мастер ярилцлага дээр бүр хилээл явчлаа би нэг матаал явчлаа, занаал явчлаа. За тэгээд цаашдаа ер нь юу болж яаж өрнөхийг би ч таашгүй, та нар ч таашгүй. Даанч шоу маань дуусах төхөд эднэрийнхаа хэрүүлийг сонсохгүй л болох гэдэг шүү дээ. За ингээд Итгэл Богдынхаа дугаарыг энэ хүргээд жаргаж байна.
Бодогдоод байна да хөө итгэл түгээсэн богд банка